За нийслэлийн Баянгол дүүргийн 94 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Алтан Навч байна. За манай цэцэрлэг нь 1984 онд ашиглалтанд орсон одоо 40 жил болж байгаа юм цэцэрлэг байгаа. Тэгээд нийт одоо 260 хүүхдийн хүчин чадалтай, 45 багш ажилчинтай. Банкны салбарын санаачилсан Тэрбум мод сангийн төслийн хүрээнд 2022-оос 2023 оны хичээлийн жилд манайх энэхүү төсөл амжилттай одоо шалгарч оролцоод төслийнхаа хүрээнд хүүхдийн сургуулийн өмнөх боловсролынхаа цэцэрлэгийнхаа хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах энэ нөхцөл боломжоор энэ одоо сайхан ногоон байгууламжийг байгуулан ажиллаж байна. Энэ одоо Тэрбум сангийн төслийн энэ одоо хүрээнд нийт одоо 500 м газрыг зүлэгжүүлж 816 ийм хайлаас мод тарьж өгч 915 жимсний модыг тариад ийм сайхан орчныг одоо бүрдүүлж өгсөн. Энэ одоо хамт олондоо баярлж байгаа илэрхийлээд бид энэхүү одоо төслийг амжилттай сайхан хэрэгжүүлээд хүүхдүүдийнхаа эрүүл аюулгүй орчинд одоо бүхэл бүтэн гоё ногоон одоо байгууламжийг байгуулж хэдэн жилийн дараа энэ одоо орчиндөө хүүхдүүдтэйгээ одоо эрүүл агаараар ингэж амьсгалж амьдрах ийм сайхан нөхцөл боломжийг олгож өгч энэхүү ажлыг одоо манай люкс ланчийн одоо залуучууд маань маш сайн одоо хийж өгч энийг арчилж ургуулах бүх зөвлөгөө зөвлөмжүүдийг өгч өөрсдөө одоо бас энэ сайхан юмнуудыг тарьж өгөөд ургуулж өгөөд ингээ явсан. Энд одоо хамт олондоо бас баярлж байгаа цэцэрлэгийнхаа нийт багш ажилчид хүүхдүүдийнхээ өмнөөс баярлсан талархснаа илэрхийлээ. За ингээд сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь цэцэрлэгийн насныхаа хүүхдэд тохирсон бүлэг бүлгээрээ бид нар одоо экологийн боловсрол буюу одоо эрүүл аюулгүй орчны ийм хичээл амьдрах ухааны хичээлүүд ордог байгаа. Тэгээд энийг бид нар гадаа гараад энэ одоо талбай дээр хүлэмж байгаа. Манай одоо хүлэмжиндээ очиж хаврын хүүхдүүд маань хүнсний ногооныхоо өрийг суулгаад за тэгээд намар нь хурааж авна. За мөн одоо нөгөө цэцгийн одоо мандлын хөөрхөн өрийг бас суулгаад хавар ангидаа суулгаад намар мөн одоо гадаа гаргаж ингэ тарьдаг ийм одоо уламжлалтай байгаа. Энэхүү одоо ажлуудыг хийснээрээ хүүхдүүд маань эрүүл одоо цэвэр агаараар амьсгалаад энэ гоё ойтой модон дотроо одоо 30-аас 35 минут энэ өдөр болгон одоо ангиуд маань гарч энэ агаараар амьсгалж гаад ингээд ангидаа орж хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд оролцдог байгаа. Энэ нь одоо маш их чухал ажил бүгдтэй хүүхдийг одоо эрүүл мөн одоо тэр цэвэр агаараар амьсгалах ийм сайхан одоо таатай нөхцөлийг одоо улам их бэхжүүл баяжуулж өгчөөр бас баяртай байгаа. Тэгээд энийг одоо улам сайн одоо бэхжүүлж ажилланаа. Одоо хүүхдүүд маань хамгийн гол нь цэвэр агаараа одоо бусад одоо гадаа орчинд бол ийм одоо ногоон байгууламж байдаггүй маа. Тэгээд манай цэцэрлэгийн хашаа бол ийм гоё ногоон байгууламжтай хашаа болж байгаа учраас энийг одоо хүүхдүүдтэй манай цэцэрлэгийн хүүхдүүд бол манай ажилчдын хүүхдүүд мөн одоо эргэн тойрны энэ орчны одоо хүүхдүүдэд бас их ачаал бүгдтэй оршин суугчид маань ч гэсэн таатай их сайхан ийм одоо эрүүл агаарт өгч чад нь одоо баяртай байгаа. За тэгэхээр арилжааны одоо Монголын арилжааны банкуд нэгдээд Тэрбум мод сан гэдэг ийм санг байгуулсан байгаа. Тэгээд энэ сангаас бол 23 онд бол хамгийн анхны одоо төслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн. За энэ төсөлд бол хамгийн одоо чухал ажил нь бол энэ нийслэлийн 18 сургууль цэцэрлэгийн одоо гадна орчныг бол ногооруулах ажлыг бол зохион байгуулсан байгаа. Тэгээд энэ ногооруулах ажлын хүрээнд бол юу хийсэн бэ гэхээр одоо энэ жишээлбэл ингээ хуучин гараж байсан. Одоо ямар ч юм одоо ногоон байгууламж байхгүй байсан ийм талбайг бол ингэж зөвлөгжүүл одоо ногооруулах ажлууд жишээл хийгдсэн. За түүн дундаас нийт 18 сургууль цэцэрлэгийн дундаас бол манай одоо Lux Landschaft компани 6 сургууль цэцэрлэгийнх нь гадна орчны ногоон байгууламжийг гүйцэтгэлээ. За тэн дундаа бол бид нар нийтдээ нэг 6000 гаруй модыг тарьсан. За нэг 3000 орчим метр квадрат талбайг зөвлөгжүүлсэн байгаа. За модны төрлийн хувьд бол ингээд ургамлан хашлаг гэж одоо манайхны амьд хашаа гэж яриад байдаг. Ийм хайлаас одоо ийм модыг бол бас одоо сургууль болгон дээр ингэж амьд хашаануудыг хийж өгсөн. За ийм навчилдаг одоо цэцгэлдэг гоёлын мод ботнуудыг бол бас нэлээдгүй тарьж өгсөн. За мөн одоо жимсэлдэг моднуудыг тарьсан байгаа. За тэгээд ер нь бол энэ сургууль цэцэрлэгийн гадна орчныг ногооруулах одоо энэ ажил бол хоёр одоо айгүй чухал ач холбогдолтой. Нэг нь бол юу вэ гэхээр хүүхдийн орчин бол эрүүл одоо аюулгүй ногоон байх ёстой. Нэгдүгээр.
За хоёрдугаарт нь бол энэ сургууль цэцэрлэгийн орчныг ногооруулснараа энэ бол бас сургалтын одоо орчин болж өгдөг. Тухайлбал тухайн сургууль цэцэрлэг сурж байгаа хүүхдүүд энэ одоо талбайд одоо энэ модыг хайлаас гэдэг юм байна, энэ модыг агч гэдэг юм байна, зүлгийг ингэж ургадаг юм байна, ингэж усалдаг юм байна. За энэ бол одоо үхрэнүүд ингэж жимсээ өгдөг юм байж гэдэг юм уу те. Энэ бол одоо сургалтын ач холбогдолтой маа. Ингээд ерөнхийдөө бол энэ тэр бум мод сан бол одоо сургууль цэцэрлэгийн орчныг ногооруулах ажлыг бол эрхчлөлтөд ч гэсэн өргөжлүүлэн хийх байхаа гэж ингэж найдаж байгаа. Өнгөрсөн жилийн одоо манай хариуцж авсан 6 сургууль цэцэрлэгийн хувьд бол ажлууд өнөхөр үр дүнтэй боллоо. Сургууль цэцэрлэгүүдийн оролцоо бол маш өндөр байлаа. Учир нь сургууль цэцэрлэг болгон хашаатай. Дээрээс нь бол байнга эзэнтэй одоо устай байдаг учраас ногоон байгууламж одоо урахгүй байх ямар ч одоо зовлонгүй байлаа. Баярлалаа.